Rainforest Challenge. Энэ бол дэлхийн хамгийн хүнд эрсдэлтэй нөхцөлд уралддаг шилдэг 10 тэмцээн болох Америкийн Pikes Peak, King of the Hammers, 24 Hours of Le Mans, Erzberg Rodion Austria, Мексикийн Бажаминг, Torres Trophy-тэй энзэрэгцдэг хамгийн өндөр эрсдэлтэй тэмцээнүүдийн нэг. Энэ тэмцээнд 20 жилийн туршид оффроуд төрлийн хамгийн алдартай багууд оролцож, аваргын цомыг хүртэхийн тулд Ширэнгэн ойн Бартасаадыг даван туулсаар ирсэн. The Rainforest Challenge нь дэлхийн 22 орнд зохион байгуулагддаг бөгөөд хамгийн том финалийн тэмцээн болох Rainforest Challenge Grand Final нь жил бүрийн 11, 12 дугаар саруудад Малайз улсын Ширэнгэн ойд зохион байгуулагддаг лээ. 2018 оны тэмцээнээр прототип болон modified production төрлөөр аваргуудыг тодруулсан бөгөөд Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Америк нэгдсэн улс, Польш, Украин, Эквадор зэрэг 30-аад улс орны 153 автомашин, 300 гаруй тамирчид урд хүч авхаалт самбаагаас орж уралдсан юм а. At the bottom of the river, the devil has come to carry me home. Lay me at the bottom of the river. Энэхүү тэмцээний үе шат болгоно нь Predator, Terminator, Twilight зэрэг өөрийн гэсэн нэр онцлогтой бөгөөд дараагийн өдөр Бартасаад нь улам хүндрэх зарчмаар зохиогддог байна. Тамирчдын хувьд уралдааны зам бартаа ихтэй, огцом өгсүр уруу гүвэнүүдээр гуайлан модоор зассан нарийн гүүрээ, намаг усаар, нэлцгай шавартай замаар ус ихтэй том голуудыг гатлан туулж уралддаг. RFC Global Share-ийн үүсгэн байгуулагч Louis V хэлэхдээ Ширэнгэн ойн Бартасаад та бүгдийн өмнө нь нүүр тулж байсан Бартасаадуудтай харьцуулшгүй бөгөөд 2 км замыг туулахын тулд маш олон цаг зарцуулах болдог. Ширэнгэн ой дотор хэдэн цагийн турш үргэлжлэн орсон ширүүн борооноос олж замын нөхцөл байдал улам хүндэрч улмаар хөрсний хулгалт болж үер буудаг гэжээ. Прототип төрлийн аваргаар Орос улбаны улсын 104 дугаартай баг тамирчид 3 дахь удаага, Modified Production төрөл Малайз улсын 117 дугаартай баг тамирчид 6 дахь удаага аваргын цомыг авсан. 2018 оны RFC Grand Final тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Батундрал, чиглүүлэгч Жамсран Жавнаар 3000-аас доош хөтөлбөртэй ангилалд 3 дугаар байр. Холимог төрөлд 1-р байр эзэлсэн байна. Энэ жилийн хувьд Rainforest Challenge Grand Final 2019 тэмцээнд 2019 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 4 машин, 8 тамирчин, 28 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод бэлтгэл ажлаа хангаад Монголынхоо баг тамирчдад амжилт хүсье.